Бидний багада зургтын өмнө уяатай мэт 100 шимтэн үзэх туртай байсан Ben 10 цуврал. Мөн хүүхэд бүрийн хүсдэг гол дүр Ben 10-ийн бугуун цаг болох Omnitrix буюу бидний нэрэл заншсанаар Omnitrix нь яг үнэндээ зүгээр нэг хариг гаригийн мангасууд руу хувирдаг тоглоом биш. Энэ цаг яг ямар учиртай төхөөрөмж, хин ямар зорилгоор бүтээсэн, хамгийн гол нь ертөнцийн хувь заяаг шийдэх энэ авгаа бүтээл яаж аваад 10 настай жаалын гарт орж эцсүүлдээ орчлон ертөнцийг хэд хэдэн удаа аврахад хүрсэн бэ? Өнөөдрийн дугаараар бид энэ бүх нууцыг тайлбарлана. Энэхүү түүх манай цэнгэр дэлхийгээс хэдэн мянган жилийн зайд орших Galvan Prime гэх гаргаас ихтэй. Тэнд жижигхэн биетэй, мэлхий шиг төрхтэйч асар өндөр оюун ухаант Galvan төрөлзөөс амьдардаг. Тэдний дунд 5 галактикийн хамгийн ухаантай оршихуй хэмээн өөрийгөө бардам зарладаг Альтмент гэх гоц эрдэмтэн байлаа. Give me my sword. Not while the Dagon lives. If you want it, you'll have to take it from me. You think I can't? I am Asmoth, creator of the Omnitrix, sculptor of worlds, smartest being in 5 galaxies. Of course I can take it from you. Альтмент залуудаа Ascalon хэмээх ертөнцийн суурьчийг удирдах чадвартай төсөөлшгүй аимшигт цэлмэг бүтээсэн байдаг. Гэвч Инкурша гаригийн нэгэн дачин өөрийн гариг дээрх иргэний даныг зогсоохын тулд энэ цэлмийг хулгааснаар бүх зүйл буруугаар хэрэгдэг. Цэлмийн асар их хүч хяналтаас гарч төрлөх Инкурша гаригийг нь тэр чигт нь устгаж газрын хөрснөөс харчин хаяхад ямар аимшигтай сүрлийн зэвсэг бүтээснээ өөрийн нүдээр харсан Альтмент гүн шоконд орж хийсэн нүглээ намжлахын тулд Ascalon-ыг үүр нууж үлдсэн амьдралаа орчлон ертөнцид эв найрамдал тогтоохын тулд зориулахаар шийдсэн байдаг. And you developed the Omnitrix as a way to promote interstellar peace and unity. It was an apology for what I had built before. And I turned it into a weapon. Funny how that worked out, huh? Yeah, hilarious. Түүний энэхүү гигэн зорилгын үр дүн бидний мэдэх Omnitrix байсан юм. Олон хүмүүс Omnitrix-ийг зэвсэг гэж боддогч энэ огтхомч тийм биш. Энэ бол галактикийн хэмжээний Новагийн хөлөг юм. Альтмент түүнийг хоёр үндсэн зорилгоор бүтээсэн бөгөөд нэгдүгээрт эв найрамдлын гүр буюу орчлон ертөнцийн өөр төрөл зүйлүүд бие биенийхээ оронд өөрсдийгөө тавьж үзэн нэг нэгнээ илүү сайн ойлгож дайн дажин гарахгүй байх боломжийг олгох. Хоёрдугаарт аврах ажиллагааны нөөц буюу хамгийн чухал нь хэрв орчлон ертөнцид ямар нэгэн байдлаар бүх амьд оршихуй өсдөж үгүй болоход хүрвэл Omnitrix-т хэдэн зуун жилийн турш цуглуулж хадгалсан сая төрөл зүйлийн ДНХ-гийн дээжийг ашиглан амьдралыг дахин сэргээх зорилготой байлаа. I withheld portions of the truth from you until such time as you were ready. And I'm ready now. No. But circumstances forced my hand. The Omnitrix is the last hope of alien species destroyed by the hybrid. How's it supposed to... I have stored within it DNA samples of every intelligent life form in the Milky Way galaxy. 10,000 of them, I know. As I'm continually forced to point out, you know very little. There are over 1 million samples encoded in the Omnitrix. 1 million? And with the Omnitrix, you have the power to return to life any species that the hybrid exterminates, including the human race. I will not let the hybrid... If you are destroyed with the Omnitrix, there is no hope, not for humanity, nor for any other race the hybrid extinguished afterwards. The Omnitrix is Noah's Ark, and you are Noah. I cannot allow you to participate in the final battle. Цагийн шаардлагатай бол гэмтлээ ДНХ хүртэл засаж тухайн төрөл зүйлийн хамгийн төгс хэлбэрээр нь хадгалж байдаг. Тэгвэл ертөнцийн хувь заяаг тээж яваа энэ цаг яг ямар үдцтэйг одоо наривчлан задлж үзье. Энэ бол цагч биш, компьютерч биш, харин биологийн төгс төхөөрөмж юм. Omnitrix нь маш олон чадвартай бөгөөд үүнд төгс оршихуй төвөрөх. Omnitrix хэрэглэгчийг яг зүгээр ч нэг харь гаригийн амьтан руу биш, тухайн төрөл зүйлийн хамгийн эрүүл, хамгийн дээд зэгтээ хүрсэн төгс хөлбөр рүү хувиргадаг. ДНХ уншигч хэрв цаг өмнө бүртгэдэггүй шин танихгүй төрөл зүйлтэй тааруул чар өнгөөр анивчиж автоматар ДНХ-г нь сканердэн хуулж авч өөрийн сандаа нэмдэг. Үхлээс хамгаалах систем. Энэ бол хамгийн гайхалтай функц нь. Хэрэглэгчийн амнаас нь ноцтой аюул учирч үхлийн ирмэгт ирэхэд цаг хэрэглэгчээс асуулгүйгээр маш хурдан хугацаанд тухайн нөхцөл байдалд амьд үлдэж чадах мангас руу автоматар хувиргадаг. Ben яг энэ системийн тусламжтайгаар бүхэл бүтэн ертөнцийн 2 дахь их тесрэлтээс хүртэл амьд гарч чаддаг. Универсал орчуулагч. Ягаад ч юм харь гаригийн бүх төрөл зүйл англиар ярьж байсан учраас энэ функцээс хамааралтай. I had no idea how to find you, oh great Ben Tennyson. So I thought if I went on a rampage, the famous hero of Earth would eventually show up to stop me. And here you are. Хэрэглэгч орчлон ертөнцийн ямар ч харь гаригийн амьтантай хэл нэвтрүүлэх боломжтой бөгөөд цаг тэдний хэлийг шууд орчуулан тархинд нь дамжуулдаг. Хэлбэр төгжих буюу life form lock. Хугацаа дуусч буцаж хүн боллгүйгээр өөрийн хувирсан мангасын бид хязгааргүй хугацаагаар төгжих төгөлдөх боломжтой горим. Мастер удирдлага.
Энэ нь Omnitrix-ийн дээд түвшний тохирохоо бөгөөд үүнийг нээсэн үе цагны хугацаа хизээж дуусахгүй. Хэрэглэгч заавал цаг руугаа дарах шаардлагагүйгээр зөвхөн дуугаараа эсвэл бодлороо л хүссэн мангас руугаа шууд хоромхон зурд шилжин хувирч чаддаг. Өөрийгөө устгах горим. Хэрв цаг буруу хүний гарт орвол өөрийгөө устгах горим шилждэг бөгөөд энэ горим хит удаан цэнэглэгдвэл дэлбэрэлтийн хүчинд бүхэл бүтэн орчлон ертөнцийг ч устгахыг эрсдэлтэй байдаг. Харин бурхны гэмээр энэ гайхамшигт бүтээл яаж яваад Бэний гарт орсон бэ? Айцмутаах энэхүү цагийг Бэний өвөө Макс Теннисон төгөөр төлөвлөв. Учир нь Макс өвөө зүгээрч нэг энгийн хөгшин биш, харин галактикийн энхийг сахиулагч Plumbers буюу сансрын цагдаа нарын дундх хамгийн домогт шилдэг дайчин байсан юм. Айцмут цагийг Зайлын гэх бүсгүйгээр хөргүүлж дэлгүүрөө явуулсан байдаг. Гэвч замд нь сүүн замын хамгийн аюул дарангуулагч Vilgax энэхүү төхөөрөмжийг олж аван өөрийн ялагдшгүй айрмыг босгохын тулд тэдний хөлгөрөө дайрдаг. Галт тулааны дундор Зайлын цагийг дэлгүүрөө яаралтай эдгэх хөлөгт хийж амтсан ч цаг буух ёстой яг тэр газараас хэдхэн метрээр зурж ойд ундаг. Тэр үед ойд ганцаараа алхаж явсан Бэн унсан солирыг очиж сонирхдог. Цаг уг нь Макс өвөгийн ДНХ-гийн кодыг танихаа програмчлагдсан байсан ч Бэн бол түүний мах цусны тасархай. Ижил төстэй ДНХ-тэй байсан тул цаг хүүг Макстай андуурч бугуурын нүсрэн шууд наалчихсан хэрэг. Үүнийг ямар ч багжаар ямар ч хүчээр салгаж авах боломжгүй байлаа. Ингэжл нэгэн алдаа гаргасан гоц эрдэмтний намжлал болон 10 настай зөрөх түүхийн сониуч зан хоёр огтлолцож орчлын ертөнцийг аврах агуу түүх эхэлсэн юм. Omnitrix бол зүгээр нэг хувирахч биш. Харин амьд орчмын түүхийн архив, эв найрамдлын бэлгэдэл байсан юм шүү. Ийхүү өнөөдрийн бидний бэлтгэсэн түүх үгээр өндөрлж байна. Хэрв энэхүү бичлэг таны бага насны нандин дурсамжийг багч болоо сэтрэж Omnitrix-ийн талаар шинэ сонирхолтой мэдээлэл өгч чадсан бол лайк болон subscribe-а дарж биднийг дэмжээрэй.